Budoda'da Bianco'yu kontrolü. Mağni Kapitani Fadmani Yürüyü Menajeri Tirmişi olmayı barayı Likabani olmana öğrenzacı. Yani oyunu oynarınca Sunuza Almışsın bu bakanışta Hava Bayramı Sunuza Almışsın oyunu arasında ciddi sıkıntı olsa baş. Onun için satışa olmaz. Kimse gibi önceden takımda olsa ayağı var bir favori oluyor ve tutarı kalma oldu. Bir de reklamlardan ayağı var bir sporcu bir tutarı yürüme sporcu kanalında kanalda yürüyor. Yani Ospitali untuk khusus takımda olsa takımda olsa hari ini takut ya. Mongolian Badminton холбооны зүгээс 5,000 долларын үн бүхий эрдэнэ шат корт нэг хос чанар бэлгэж байна. За та бүхэнд орой мэндийг хүргье. Баян аймагт badminton спорт хөгжиж байхаа энэ бол ирээдүйн аврагууд толгой сэтгэлтэй байна. Тэгээд Монголын badminton холбооны хамт олд маш баярлалаа. Бид бүхэн энэ өсвөрийн улсын авраг шалгалт тэмцээн зохион байгуулснараа халбар энэ корт бүхэнтэй болж байгаа бас манай аймгийн давуу тал болж байгаа шүү. Тэгээд та бүхэндээ маш баярлалаа. Ингээд шагналд баригдсан баг тамирчдыг шагналын үйл ажиллагаа жагсахыг болж байна. Шадаруулах тэмцээний шагнал хамгаалах эрхэм мөндөд зочдыг танилцуулъя. Баян аймгийн хонгорын өглөө badminton холбооны тэргүүн Баян сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Гришин их баяр таныг хүргэж байна. Баян аймгийн бие тамир спортын газрын дарга Баатар цогтын Оюнбаатар таныг хүргэж байна. Ерөнхий улс төрийн сургуулийн номон сургуулийн захирал Таужавын саран гэрэл таныг хүргэж байна. Спортын төрөлцөн сургалттай Эдман сургуулийн захирал Таужавын оноггүй таныг хүргэж байна. Ингээд 12-оос доош насны ангиллыг танилцуулъя. Хүнд медали Аранга аймгийн Баянбатар Мөнгөн медаль Омболгой аймгийн Санчир
Аурлын алтан медалийг Нархмал аймгийн Дүлгөө шагналыг гадаад хэмээн Баян Хонгорын өглөө бадминтон хахны тэргүүтийн захирагч энэ хоёр таныг хүргэж байна. Энийг 2022 оны өсвөрийн улсын авшаалт тэмцээний 12 насны ангиллын хүрэл медалийг Арангаангийн аймгийн Баянбаатар, мөнгөн медалийг Омргой аймгийн Санчир, Аурлын алтан медалийг Нархмал аймгийн Дүлгөө барьсан байна. Хатан баярлалаа. За тамирчдын цаашдын спортын өндрөөс өндрөлтийг хүсээрээ. Улсын авшаалт тэмцээний 12 наснаас доош насны эмэгтэй ганцаарсан төрлийн хүрэл медалийг Ёрклубын Америкэн Дилбэрийн Арангаангийн Наран цэцэг, Аурлын алтан медалийг Омргой аймгийн Бэт, Шалгай гадуур нөх хэмээн Баян аймгийн бие тамир спортын газрын дарга Баатар цогтын Оюнбаатар таныг урьж байна. Арайгаас доош насны улсын авшаалт тэмцээний хүрэл медалийг Ёрклубын Америкэн, мөнгөн медалийг Арангаан аймгийн Наран цэцэг, Аурлын алтан медалийг Омргой аймгийн Бэт, Батамчта спортын өндөр хүсээр баярлалаа. За тамирчтай баярлалаа. Ингээд улсын авшаалт тэмцээний 12-оос доош насны эмэгтэй басын төрөлд хүрэл медалийг Арангаан аймгийн Хүслэн Бям Баянбаатар, мөнгөн медалийг Омргой аймгийн Содморын Санчир, Аурлын алтан медалийг Нархмал аймгийн Дүлгөө авсан байна. Шалгай гадуур нөх хэмээн ерөнхий администрацийн намын сургуулийн захирал Тавжагийн Саргэр таныг урьж байна. Арайгаас доош насны эмэгтэй басын төрөлд хүрэл медалийг Арангаан аймгийн Хүслэн Баянбаатар, мөнгөн медалийг Омргой аймгийн Содморын Санчир, Аурлын алтан медалийг Нархмал аймгийн Бэт Дүлгөө авсан байна. Тамирчтай хатан баярлалаа. Тамирчдын цаашдын спортын өндөр амжилтыг хүсээрээ.
하시기 바랍니다. Ini koyun karunları Austin akşamları Badminton tepsini Arap Hayros Taşnası emşte Hüseyin Hüseyin Kul Metafi Omurgayangi Orunga Böt Mungu Metafi Anangayangi Orunga Bucinsar Aureng Atimedali Nafumadangin Mufuskin Ekşin Ингээд шилдэг гадарнууд хэмээн баян барангийн дараагийн тамган газрын нийгэм бодлогын хэцийн дараа Батбүкийн Нартай таныг өрж байна. Kulmedali Omurgayangi Orunga Böt Mungu Metafi Anangayangi Orunga Bucinsar Lakshmana Balurgi Aureng Atimedali Nafumadangin Mufuskin Ekşin Lakshmana Tanışta Hadam Balurgiya Mahila Batanışta Esbart'ın oyun yönetmesiyle Engel Hayırın Hayırlarını Badminton'ı Austin akşamları temsilini Arayırmasını Hayırın Hüseyin Hüseyin Kul Metafi Arhangayangi Basındır Ömürcü Geri Doğrangayangi Navundur Namonalar Kısmına Aureng Atimedali Nafumadangin Dönmör Ekşin Ингээд шилдэг гадарнууд хэмээн спортын төрсөн сургалтад Элман Согодын захирал Фажагийн оног таныг өрж байна. Kulmedali Arhangayangi Emurchum Basındır Mungu Metafi Orungayangi Navundur Namoda Aureng Atimedali Nafumadangin Dönmör Ekşin Lakshmana Balurgi
Ингээд хоёр хоёрын улсын оршуулгын badminton тэмцээний 13-аас 10 насны эрэгтэй ганцаарсан төрлийн хүрэл медалийг Өмнө Говийн Ананд, мөнгө медалийг Дахин аймгийн Биширхэгдэн, аврагын алтан медалийг Хэмтэн аймгийн Өсөхөрөөдөнд авсан байна. Батайсны шагнал татсан гэж байна. Ингээд шагнал гадна хэмээн Монголын badminton холбооны өдөр зүйдлийг эрэгтэй тамирчдын төлөөлөлд Бямжогийн холд өдөр таныг урьж байна. Эйсгийн засаг даргын хамгийн газар. Хүрэл медалийг Өмнө Говийн Ананд, мөнгө медалийг Дахин аймгийн Биширхэгдэн, аврагын алтан медалийг Хэмтэн аймгийн Өсөхөрөөдөнд авсан байна. Тамирчдаа хадаа баярлалаа. Аврагын алтан медалийг Японы тамирчин Өсөхөрөөдөнд. Ингээд 13-аас 14 насны эмэгтэй ганцаарсан төрлийн хүрэл медалийг Архангай аймгийн Нандин, мөнгө медалийг Хөсгөл аймгийн Эмирс, аврагын алтан медалийг Хөсгөл аймгийн мөнгө медалийг авсан байна. Талбарын тасалбар өгч байна. Шагнал гадна хэмээн Баянгарын хонгорын өвдөө badminton холбооны тэргүүн Баянгар сумын Сингарагонод хотын захирагч Гришин Игор таныг урьж байна. Ингээд 13-аас 14 насны эмэгтэй хасал төрлийн хүрэл медалийг Хөсгөл аймгийн Элхөрших мөнгө медалийг өгч байна. Мөнгө медалийг Хэмтэн аймгийн Тэмүүлэн Өсөхөрөөдөнд, аврагын алтан медалийг Японы Биширхэгдэн Ананд нарыг шагнал татсан гэж байна. Шагнал гадна хэмээн Баянгарын BTM спортын Баатар цогцлын олон Баатар таныг урьж байна. Эмэгтэй хасал төрлийн хүрэл медалийг Хөсгөл аймгийн Элхөрших мөнгө медалийг Хэмтэн аймгийн Тэмүүлэн Өсөхөрөөдөнд, аврагын алтан медалийг Японы Биширхэгдэн Ананд нарыг авсан байна. Тамирчдаа хадаа баярлалаа.
КТН-이 14 насны эмэгтэй бүсээ төрлийн хөл медалийг Хөвсгөл аймгийн оюун эрдэнэ Монгол тоглог Монгол медалийг Хинтээ аймгийн Харга Таня Аудын алтан медалийг Хөвсгөл аймгийн Мэйжин агцсан байна. Багтаастыг шагнал болсон гэж байна. Шалбик гадагнах хэмээн Баян аймгийн Сэгарын таман газрын нэгэн бодлогын хэцэн дараагаар Батмөхийн наран баяр таны бүрж байна. эмэгтэй бүсээ төрлийн хөл медалийг Хөвсгөл аймгийн оюун эрдэнэ Монгол тоглог Монгол медалийг Хинтээ аймгийн Танан Сарангаа Аурын алтан медалийг Хөвсгөл аймгийн Мэйжин Эдүргээр хүртсэн байна. Багтаастаа халан баярлалаа. Хөвсгөл аймгийн Энкерч оюун эрдэнэ Монгол медалийг Дорнод аймгийн Булганхуу дэлгэр цэцэг Аурын алтан медалийг Хөвсгөл аймгийн Төгөлдөр хөлөг мөнх медалаар хүртсэн байна. Багтаастыг шагналын татан дөрж байна. Шалбик гадагнах хэмээн ерөнхий боловсролын намын сургуулийн захирал 500-ын саран гэрэл таны бүрж байна. Хосын төрлийн хөл медалийг Хөвсгөл аймгийн Энкерч оюун эрдэнэ Монгол медалийг Дорнод аймгийн Булганхуу дэлгэр цэцэг Аурын алтан медалийг Хөвсгөл аймгийн Төгөлдөр хөлөг мөнх медалаар хүртсэн байна. Тамирчдаа баярлалаа. Badminton-ы өсвөрийн 2022 оны улсын оршилгын тэмцээний 15-аас 16 насны эрэгтэй гадаадын төрлийн хөл медалийг Хинтээ аймгийн Энгүү Монгол медалийг Хинтээ аймгийн Саран эрдэнэ Аурын
алтан медалийг Хинтээ аймгийн Наранбаяр авсан байна. Шалгуу гадаад хэмээн таны холбооны өдөртөг зүйлийг эмэгтэй дамжтын төлөөлөг жижигэн оюун бүрэлдэхүүнийг урьж байна. Арван насны хөл медалийг Хинтээ аймгийн Энгүү мөнгө медалийг Хинтээ аймгийн Сараа Аврын алтан медалийг Хинтээ аймгийн Наранбаяр авсан байна. Тамирчтай хадаа байлаа. Арван насны эмэгтэй ганцаард төрлийн хүрэн медалийг Омөргой аймгийн Орго мөнгө медалийг Хинтээ аймгийн Намон цэцэг Аврын алтан медалийг Хинтээ аймгийн Ходар Батөмсний шагныг авсан байна. Шалгуу гадаад хэмээн спортын хүрээний сургалтад Мансурын захирал Хажагийн оног бодолыг урьж байна. Арван насны эмэгтэй хөл медалийг Омөргой аймгийн Орго мөнгө медалийг Хинтээ аймгийн Намон цэцэг Аврын алтан медалийг Хинтээ аймгийн Ходар Тамирчтай баярлалаа. Ингээд 15-аас 16 насны эрэгтэй хасын төрлийн хүрэн медалийг Батар бүхэн нарыг өрж байна. Мөнгө медалийг Хинтээ аймгийн хүрэн медалийг өгсөн Шаардлагын нягмар дэлгэр эрдэм мөнгө медалийг Хинтээ аймгийн Батар бүхэн Энгүү Аврын алтан медалийг Хинтээ аймгийн Сараа болсон Наранбаяр авсан байна. Шалгуу гадаад хэмээн Монголын бадминтоны холбооны өдөртөг зүйлийг эрэгтэй дамжтын төлөөлөг Бямжарын хоёр өдөртөнийг урьж байна. Арван насны эрэгтэй хасын төрлийн хүрэн медалийг Шаардлагын нягмар дэлгэр эрдэм мөнгө медалийг Хинтээ аймгийн Батар бүхэн Энгүү Аврын алтан медалийг Хинтээ аймгийн Сараа бүхэн Наранбаяр авсан байна. Батөмстэй хадаа байлаа. Ингээд 15-аас 16 насны эмэгтэй хасын төрлийн хүрэн медалийг
Хинтээ аймгийн бүртгэл цэцэг Нандин цэцэг. Мөнгөн медалийг Аранга аймгийн мөнх цэцэг Эх засвар. Аврагын алтан медалийг Хинтээ аймгийн Холон намын цэцэг авсан байна. Багтэрэг шалгалтын татсан болж байна. Fishing equal таныг урьж байна. 15-16 насны эмэгтэй бүсийн төрлийн хөрөл медалийг Хинтээ аймгийн бүртгэл цэцэг Нандин цэцэг нар. Мөнгөн медалийг Аранга аймгийн мөнх цэцэг Эх засвар. Арабасны ихтэй аврагын алтан медалийг Хинтээ аймгийн Холон намын цэцэг авсан байна. Багтамжтай хадам өргөе. Холбоо басны хөрөл медалийг Ёркөлбийн мөнх бод Ануучин. Мөнгөн медалийг Орхон аймгийн Бодоор Хосонго. Аврагын алтан медалийг Омөргав аймгийн Гэлөөбөг Отхон гэрээр авсан байна. Тамирчдыг шагналын татсан өрж байна. Шагналын гадууруу хэмээн Баянмөр аймгийн бие тамир спортын газрын дарга Баатар цагтын Оюн Баатар таныг урьж байна. Эмэгтэй холбоо басны төрлийн хөрөл медалийг Ёркөлбийн мөнх бод Ануучин. Мөнгөн медалийг Орхон аймгийн Бодоор Хосонго. Аврагын алтан медалийг Омөргав аймгийн Гэлөөбөг Отхон гэрээр авсан байна. Тамирчтай хадам баярлалаа. GG
나토베나니 마토스 텔레 아우리 나토베나니 넘어가니 요즘에는 진도자를 정리가 하잖아
За манай Энтэн аймгийн баг тамирчид 2015 оноос эхлэн бадминтоны спортод оролцож эхэлсэн байгаа. За энэ оролцож эхэлсэн цагаас хойш 2017 онд багийн дүнгээр 2 дугаараар, 2018 онд багийн дүнгээр 3 дугаараар, 2019 онд багийн дүнгээр тэргүүлжсэн цагаа үүнээс хойш ингээд ковид гээд янз бүрийн асуудал гарсны улмаас хойшсон байлаа. Ингээд дахин шинээр ихсэн 2022 онд мөн дахин аварга авч баталж байгаадаа баяртай байна. За мөн бид бүхнийг байнга хамтарч нэгтгэхэд тусалж байдаг манай холбооны нарийн бичгийн дарга гадхуу маань гэнт бие муудснаар ирж амжсангүй байгаа. Тэгэхээр бид бүхэн тэр хүнийхээ хичээж зүтгэд хамтарч нэгдүүлсний улмаас энэхүү тэмцээндээ амжилттай орж багийн дөнгөөр нэгдүгээр орж чадлаа. За ингээд гадхуу багштаа бас маш дахин баяр хүргье. Энэ бол гадхуу багшийн маань ач гоё шүү. За баярлалаа. За Анхан хотын баг тамирчид маань нийт 14 тамирчин 2 тасалжуулагч 2 эцэг нийт 21 хүнтэйгээр одоо Баянгор аймаг зохион байгуулагдаж байгаа бадминтоны 2022 оны өсвөр үеийн улсын шалралт тэмцээнд амжилттай оролцлоо. За Анхан хотын маань баг тамирчид нийт 5 алтын мөнгөн медальтайгаар багийн дүнгээр 2-т орлоо. За энэхүү тэмцээнийг маш амжилттай маш сайн зохион байгуулсан Баянгор аймгийн нийт одоо хамт олонд маш их баярлалаа. Тэгээд бадминтон Монгол хөгжлийн төлөө бид бүгдээ нэг хамт олон болж нэгдэж байгаад баярлалаа. Бүх Баянгорынхоо нийт иргэдийг энэхүү спортоор хичээлээр өрөөлж байна. Бадминтон Монгол